SBS хар самрада тавтай морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За зарим хүмүүс бол мангас байдаггүй гэдэг. Гэтэ өнөөдрийн хэрэг бол үүнийг эргэлзүүлэх бах. Өөрийгөө чөтгөр гэж итгэдэг, амьтдыг тахил болгож алдаг, байшингаа хүмүүсийн айдаг газар болгосон нэгэн нэрийн тухай өнөөдөр ярина. Гэтэ энэ бол зүгээр нэг сатанист далуурчны түүх биш. Та нар хэрэгээ сонсоод бас арай өөр бодолтой болох болов уу гэж бодож байна. За энэ хүний бүр нэрийг нь хүртэл бүтнээр нь хилдэггүй гэдэг юм бэлээ. Яагаад тэгэхээр мухар сүсгээр бол муу ёрын нэр гэж үздэг. За бүгдээрээ ингэж ямар нэр болохоор ийм муу ёрын гэж үздэг болохыг нь өнөөдөр бас ярилцсан. Хэрвээ та нар бэлэн бол өнөөдрийнхөө шүүлтийг эхлэе. Түүний төрсөн нэр нь бол уг нь Джон Александр Лосон байсан. Тэрээр эцэг их болох Синтия болон Тимоти Лосон нарын гэр бүлд 1978 онд төрж цорын ганц хүүн болсон. За хожим нь тэр өөрийгөө аимшигт чөтгөрийн нэрээр нэрлэх болсон. Хүүг төрсний дараах нь тэдний гэр бүл Калифорни мужийн Сан Франциско хотоос Норт Каролина муж руу нүүсэн. Энэ нүүдэл бол зүгээр нэг байршил солих хэрэг байгаагүй. Энэ бол асар том соёлын шок. Яагаад тэгэхээр тэд чөлөө сэтгэлгээтэй том хотоос Америкийн нэгдсэн улсын Bible Belt гэж нэрлэгддэг христийн шашны консерватив үзэл хүчтэй нөлөөлсөн бүс нут руу шилжсэн учраас амьдрах орчин хүмүүс нь хүртэл оронгоороо өөрчлөгдсөн ойлгомжтой. За харамсалтай нь энэ муж руу нүүгээд удаагүй байхад нь тэдний гэр бүлд олон асуудлууд гарч эхэлсний дотор гэр бүлийн хүчирхийллийн тухай бараа мэдээлүүд ч гэсэн дурддагддаг. За ингээд Пазузог дөнгөж 12 настай байхад эцэг их нь салаад аав нь Калифорни улгоо буцаад нүүчтэй. Үүнээс хойш хүүтэйгээ бараг ямар ч бодит харилцаагүй болсноор Пазузо эцгийн хайр хяналтнаас бүр мөсөн холдсон. За харин ээж Синтия Норт Каролина мужийн Clemens гэх жижиг хот руу нүүж тэндээ суурьшсан. Clemens хот нь conservative evangelist христийн шашнууд олноороо амьдардаг газар байсан. За тухайн үед бол эдийн засаг нь өмнөх хэдэн 10 жилийн турш хүнд цохилтонд өртөөд байсан ийм газар байгаа. Пазузог өсвөр наснд хүрэх үед нь залуус зориулсан боломж хомос байсан болохоор Америкийн нэгдсэн улсын олон жижиг хотуудад тохиолддог гашуун түүхийн адилаар энтхийн өсвөр насныхан уйдсандаа арх мансууруулах бодис руу татагдаж эхэлдэг байсан. Харамсалтай нь энэ бүс нутагч гэсэн мөн адил Америкийн нэгдсэн улсыг бүхэлд нь хамарсан опиодын тахлын сүдэрт автаад байсан. Пазузогийн талаар бага насныхын талаар үнэндээ нэг их тийм мэдгдсэн зүйл байдаггүй. Байсан ч гэсэн тэд нар бол хоорондоо маш их зөрүүтэй олон янзын мэдээлэл байдаг. Гэхдээ хүүг 5-аас 9 настай байхад нь ээжийг нь ажилдаа үед нь харж асарж өгдөг байсан. Ээжийнх нь найз Carmen Duke-ийн ярьснаар бол Пазузо хүмүүжилтэй томоотой хүүхэд байсан. Ямар нэгэн асуудал тардаггүй зүгээр л энгийн хүүхэд байсан. Гэхдээ түүнд нэг тод анзаарагдах сонирхол байсан нь бол аимшигын кинонд хитрхи дуртай явдал. Карменыг ирэх болгонд нь Пазузо аимшигын кино үзье гэж байнга гуйгаад нэг хар нүмерэг өмсөж хиймэл соёо зүгээд яг л цус соргичиг хувцлаад дүрдээ бүрэн ордог байсныг нь Кармен дурсдаг. За түүний үздэг кинонууд бол нэг зүгээр нэг энгийн хөнгөн thriller кинонууд байгаагүй. Exorcist, Friday the 13th за миний хүртэл үзэж чаддгүй ийм аимшигтай кинонуудад ухаангүй дуртай байсан. За ийм төрлийн хүнд кинонуудыг маш багасаа үзэж эхэлсэн тэрээр харанхуй аимшигтай зүйлсээс амар амгалан олж тэр ертөнцтэй өөрийгөө холбоотой мэдэрдэг байсан юм шиг харагддаг. Түүнийг ийм хүн болж төлөвшөд бол нөлөөсөн хамгийн гол хүчин зүйл зүгээр л ганцаардал. Ээж нь бол тухайн үедээ өрх толгойсон их байсан учраас амьдралаа залгуулахын тулд удаан цагаар ажилладаг байсан Пазузод гэртээ ганцаараа асар их цагийг өнгөрөөж өөрийн сонирхдаг харанхуй зүйлсийг ямар ч хяналтгүй дураараа судалж турших боломжийг нь олгосон. Үр дагавар нь ч гэсэн маш хурдан гарч эхэлж Пазузо ердөө 13 настай байхдаа өдөр бүр архиуж за яг тэр наснда сеирнизм буюу чөтгөрийн шүтлэг, ид шид, нууцлаг зүйлсийг гүнзгийрүүлэн судалж эхэлсэн.
За мөн нэг чухал зүйл нь болохоор Пазузу эд шидэнд маш их дуртай байсан явдлага юм. Мэдээж олон хүүхдүүд багадаа эд шид сонирхох явдал байдаг. Гэхдээ Пазузугийн энэ сонирхол бол хизээш нэг тийм энгийн хэмжээнд байгаагүй. Тэр багаасаа хар эд шид, шулам, хараал домын талаар судалж ихсэн. Ангийнхандаа бол өөрийгөө цаг агаарыг удирдах чаддаг, онцгой чадвартай хүн гэж хүртэл ярьдаг байсан. Клеменс шиг шашинлаг, консерватив газарт өссөн хүүхдийн хувьд энэ нь сургууль дээрээ асуудал үүсгэсэн ойлгомжтой. Сүм тогтмол явдаг эд шидийг нүгэл гэж хүмүүжсэн хүүхдүүдийн хувьд Пазузугийн энэ яриа бол үнэхээр аимшигтай сонсогдож байсан. За удалгүй тэр хүмүүсийг айлгаж байгаагаасаа таашаал авч эхэлсэн. Энэ нь түүнд хүчтэй мэдрэмж төрүүлдэг байсан. За хэрвээ би ингэж харанхуй аимшигтай дүр эсвэл хүмүүсийн анхаарлыг татаж чадна гэдгийг багаасаа ойлгож эхэлсэн гэсэн үг. За мөн дээрэс нь аавыгаа багадаа алдсан нь бол түүнд хүнд туссан гэж үздэг. Айлын ганц хүүхэд байсан, ах эгч дүүгүй байсан учраас хамт тоглож цагийг өнгөрөөх хүн байгаагүй. Ихэнх цагаа ганцаараа өнгөрөөдөг байсан болохоор өөрт нь аз жаргал сонирхол төрүүлэх ямар нэг зүйл хайж явсаар эцэст нь энэ харанхуй аимшигтай зүйлсэд улам татагдсан гэж үздэг. За энэ зан авиринч гэсэн найз дөхөдтэй болоход нь саад болдог. Тэр үеийнхэнтэйгээ байнга зодолж, багш нар руугаа хараалын үг хэлж, бусдын эд хөрөнгийг сүйтгэдэг байсан. Хичээлэн ч гэсэн эрс муудад за 2 дугаар ангийг болон 9 дугаар ангийг давтаж суралцсан. За эцэст нь ахлах сургуулаач дуусгаж чадалгүй сургуулаа бүр мөсөн хайсан. За үүнээс гадна Пазузу гэрээсээ гарах болгондоо ухаан алдах шахам хүчтэй түгшүүр мэдэрдэг, олон хүнтэй газар байхаас айдаг, айцтай байсан. За энэ нь түүнийг бол архинд улам их донтоход нөлөөлсөн. Ахлах сургуулийн насны хүүхэд өдөр бүр бүтэн 12 лаз шар айраг ууж төгшүүрээ дарахыг оролддог байсан. За мэдээж түүний сэтгцэн эмгийг илт харагддаг ч гэсэн тухайн үедээ онцлогдоогүй зохих эмчилгээ авч чадаагүй болохоор өдөр хоног давахын тулд арх хэргэлдэг болсон. За ийм бага наснаасаа архинд орох нь түүний сэтгэл зүйн хөгжилд ноцтой нөлөө үзүүлсэн. Харамсалтай нь Пазузугийн доторх харанхуй тал бол жил ирэх тусам улам гүнзгийрч байсан. Тэр багаасаа уур бухимдалтай хүүхэд байсан. За бүр амьтдыг тарчлан зовоодог байсан гэгч мэдээл байдаг. Олон хүн бол энэ зан авирыг нь хожим хүмүүсийн эсрэг үйлсэн харгас хүчирхийллийнх нь анхны дохио байсан гэж үздэг. Гэхдээ ээж нь бол мэдээж ээж хүний сэтгэлээр хүүгээ муу хүн биш, нэг л өдөр зөв замдаа орно гэдэгт нь итгэдэг байсан. Пазузуг 13 настай багт нь Синтия түүнийг сэтгцэн эмчид үзүүлж эмчилгээ хийлгүүлэхээр хандсан. За харин түүний нөгөө өмнөх хүүхэд тасрагч байсан Кармен бол энэ бүхнийг өөр өнцгөр хардаг байсан. Түүний бодлоор энэ Пазузугийн түрэмгий хүчирхэлтэй зан авирын үндсэн шалтгаан нь өөрийнх нь ээж нь байсан. Кармений ярьснаар бол Синтия өөрөө архийг хэтрүүлэн хэрэгэлдэг, хүүгээ гэрт нь ганцаарнг нь үлдээгээд ирчүүдтэй уулзахаар явдаг байсан гэж ярьсан. Кармений энэ ярьсан зүйл бол үнэн эсхийг өнөөдөр баттай хийх боломжгүй. Тэр ердөө 13 настайдаа өдөр бүр архиудаг болсон гэхээр ийм хэмжээний архийг хаанаас олдог байсан болоо гэдэг асуулт мэдээж өөрөө ирэхгүй гарч ирнэ. За хамгийн боломжит тайлбар нь бол ээжийнхээ архийг хэрэгэлдэг байсан байх. Хэрвээ Синтия бол үнэхээр өдөр бүр их хэмжээгээр архиудаг байсан бол гэрт нь архи байнга байдаг байсан гэсэн үг. Пазузуд хожим хийсэн сэтгцийн үнэлгээний тайланд бол түүний амьдрал болон сэтгцийн асуудалд хамгийн их нөлөөсөн хүчин зүйлсийнх нь нэг нь бол ээжтэй нь холбоотой байсан гэж дурддагддаг. Ер нь бол Пазузугийн ээж Синтияг бодит байдалтай нүүр тулгаасаа зайлсхийж аливаа асуудлыг үүсгэх хандлагатай нэгэн байсан гэх мэдээлэлч гисэн байдаг. Тэр өөрөө ч гэсэн амьдралын олон асуудалтай тэмцэж явсан болохоор сэтгцэн эмгэгтэй хүүхэд өсгөхөд бэлэн байгаагүй. Үүний улмаас сэтгцэн асуудалтай ээж хүү хоёр бие биедээ түшиг болохын оронд нэгнийхээ асуудлыг нөгөөгөөр нь улам даамжруулсан нөхцөл байдал үүссэн. За ингэснээрээ Пазузу бол бараг ямар ч хяналтгүй болж бүхнээ хийсээр улам бүр замаа алдсан. За худалгүй сэтгцэн эмчнэр бол түүнд шизофрен болон олон нийтээс айх айдас, за мөн тухайн үед manic depress гэж нэрлэгдэх байсан хоёр туйлд сэтгцэн эмгийг оншилсан. Түүнийг оншлоод сэтгцэн эмчилгээ хийж эхэлсэн ч гэсэн харамсалтай нь эмчилгээ удаа үргэлжлээгүй. Синтия эмчилгээний зарлыг даах боломжгүй болсноор Пазузугийн эмчилгээ тасалдаж, за түүний амьдрал бол улам бүрт орддог. Энэ бүхэн бол үнэхээр харамсалтай. Яг тэгэхээр бүх зүйл хамгийн аимштайгаар ирэхээс өмнө Пазузу бол хид хідэн ноцтой сэтгцэн эмгэгтэй тэмцэж байсан нь тодорхой болсон. Ялангуяа шизофрен бол хүний бодит байдлыг хүлээн авах чадварыг үндсээр нь өөрчилж чаддаг хүнд эмгэг хий юм хараа
харах, дуу хоолой сонсох, бодит зүйл болон төөрөгдлийг хооронд нь ялгаж чадахгүй болох зэрэг олон шинж тэмдэг илэрч хүний өдөр тутмын амьдрал асар их нөлөө үзүүлдэг. Түүнчлэн Пазузууд задгаа орчин олон нийтийн газар эсвэл гэрээсээ хол байх үед хүчтэй айдас түгшүүр төрүүлдэг эмгэгч гэсэн онцлогдсон. Ийм эмгэгтэй хүмүүс л өөрийгөө аюулгүй биш орчинд байна, шаардлагатай үед зүхтаж эсвэл тусламж авч чадахгүй гэсэн мэдрэмжтэй байдаг. Шизофрен болон энэ айдсын эмгэг хоёрыг бага наснаасаа л зэрэг тээж явна гэдэг бол өөрөө асар хүнд ачаа. За үүнээр нэмээд тэр үеийнхээ найзуудтай холбогдох цорын ганц арга нь бол ийд шид, хар дом, аимшиг кино зэрэг өөрийн сонирхлыг хуваалцах явдал. Гэхдээ энэ бүхэн Христийн шашны хүчтэй нөлөөтэй энэ жижиг хотод өсөж байсан хүүхдүүдийн хувьд огтхонч хэвийн зүйл байгаагүй. Тиймээс олон хүний нүдэнд Пазузу бол бусдаас эрс өөр, гадуурхагдсан хүүхэд болон харагддаг байсан байх магадaltaй. За мэдээж үүн дээр нь архины хамаарал нэмэгдснээр Пазузу өдөр бүр ямар сэтгэл зүйн байдалтай амьдарч байсныг төсөөлөхөд хэцүү байна. Пазузу сургуулаа орхисны дараа доктортой ажил хийж чадаагүй 20 гаруй наснда хэсэг хугацаанд тогтчлтын ажил хийж айл өрхийн зүлэг цэцэрлэг арчилдаг байсан ч уудалгүй нөгөө айдсын эмгэгийн улмаасаа хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэмж авч эхэлсэн. Харин 2002 онд тэр өөрийн нэрийг албан ёсоор Джон Александр Лосноос Пазузу Алград болгон өөрчилсөн. Нэрээ өөрчлөх хүсэлттэй үүнийг бол шашны шалтгаантай гэж бичсэн ч яг ямар шашин болохыг нь огт дурдаагүй. Пазузу гэх нэрийг бол тэр ерөөсөө тийм санамсаргүй байдлаар сонгоогүй. Пазузу бол Месопотамийн домогт гардаг чөтгөрүүдийн хаан, газар доорх ертөнцийн хүчрхэг чөтгөр хэмээн дүрслэгддэг дүр. Домогт өгүүлснээр бол тэр устгах зүн совинтой цаг агаарыг захирч чаддаг гэж үздэг байсан. За энэ нэр бол орчин үеийн соёлд ч гэсэн алдартай болсон. 1971 он зохиолч Уильям Феррер Exorcist романда Пазузуг гол чөтгөрийн дүр болгон ашигласан. За үүний дараа 73 онд энэ зохиолоос сэдвүүлсэн кино дэлгэцэнд гарсан. За тэр зохиолд бол 12 настай охины биед Пазузу нэртэй чөтгөр шүглсэн байдаг. За Пазузу харин энэ Exorcist киног бол багаасаа үздэг байсан. Нэрээ хууль ёсоор өөрчилсөний дараа Пазузу өөртөө бүрэн шинэ дүр төрхийг бүтээж эхэлсэн. Тэр бол ээжигээ сатанист байсан, аав нь сатаны шашны дээд санвартан байсан гэж ярьж эхэлсэн байгаа юм. Үүгээрч зогсохгүй өөрийгөө лалын шашинтан гэр бүлээ Ирак гаралтай гэж хүртэл мэддэг байсан. Энэ нь бол түүний талаар хамгийн хачиргалтай зүйлсийн нэг. Яагаад тэгэхээр тэр өөрийгөө нэгэн зэрэг сатанист, лалын шашинтан гэж тодорхойлдог. Гэхдээ энэ хоёр үзэл хоорондоо нийцдэггүй. Үүнээс гадна түүний биен дээр сатан гэсэн том шивээс байсан мөртлөө толгойдоо бол ийм турбан зүүдэг байсан. Тэгэхээр тэр үнэхээр энэ бүхэндээ итгэдэг байсан уу гэдэг асуулт өнөөдөр ч нууцлах хിവэрэ. Харин олон хүний үздгээр Пазузу бол энэ бүхэнд итгэдэггүй байсан. Харин бусдыг айлгаж, цочроож, өөрийгөө илүү нууцлаг харагдуулахын тулд санаатаагаар бүтээсэн дүр байсан гэж үздэг. Яагаад тэгэхээр ийм Христийн шашинтай хүмүүсийн энэ нийгэмд бол сатанист гэх нэр нь өөрөө хүмүүсийг айлгахад хангалттай байсан. За дээрэс нь тухайн үе бол 2001 оны 9 сарын 11-ний террорист халдлагын дараах он жилүүд. Тэр үед Америкийн нэгдсэн улс даяараа исламын хит даврагчид болон терроризмын талаарх айдас үл итгэх байдал хамгийн өндөр түвшиндээ хүрээд байсан. За тиймээс турбан өмсөж өөрийгөө сатанист гэж зарлах нь хүмүүсийг аль болохыг цочроож айлгах хамгийн их үр дүнтэй арга байсан. Гэхдээ миний өмнө ярьсанчлан тэр үнэхээр исламын шашны сургаалыг дагаж мөрддөг байсан. Эсвэл Ирак болон лалын шашны соёлын талаар бодит мэдлэгтэй байсан гэх ямар ч нотлохоо өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа. За ойролцоогоор 2006 оны үед Пазузу харт амьтны хамаарал болон сэтгцийн асуудлынхаа улмаас Деймарк гэдэг нэртэй сэтгцийн төвд эмчилгээ хийлгэж эхэлсэн. Тухайн үед эмчнэр түүнд сэтгэл гутрал болон түгшүүрийн эмхийг эмчилэхэд өргөн хэрэглэгддэг Zoloft гэдэг эмийг бишиж өгсөн. Гэхдээ Пазузу бол удалгүй энэ эмийг хэрэглэхэд зогсоосон. Яагаад тэгэхээр тэр өөрийгөө амьд хүн биш, яг л зомби шиг болсон гэж мэдэрдэг байсан гэж тайлбарсан. Миний хувьд болохоор энэ айгүй сонирхолтой. Яагаад тэгэхээр энэ юм бол өөрөө Америкийн нэгдсэн улсад айгүй асуудалтай юм. Миний мэдих олон гэмт хэрэгт холбогдсон. За ялангуяа Колумбайн ахлах сургуулийн нэг сурагч нь тухайн үед бол Zoloft-ыг хэрэглээд яг ийм мэдрэмж авсан гэдгээ хүртэл дурддагсан байдаг. Тэгэхээр энэ нэмийн нөлөө бол хүн бүрт адилгүй байдаг. Зарим хүмүүс бол
Zoloft-ыг хэрэглэсний дараа сэтгэл хөдлөл нь бүдгэрч өөрийгөө зомби болсон юм шиг мэдэрдэг гэж ярьдаг бол нөгөө хэсэг нь бол огт өөр туршлагатай байдаг. Pazuzu бараг 1 жилийн турш эмчилгээ хийлгэсэн ч гэсэн эмчилгээний төв рүү явах машингүй болсноор эмчилгээгээ үргэлжлүүлж чадаагүй. Харин 2008 онд тэр дахин энэ төвдө хандсан. За энэ удаа бол олон нийтийн газар байх эмгэгээ эмчлүүлэхээс гадна хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэмж авах, мөн согтуугаар жолоо барьсны улмаас хураалгасан жолооны үнэмлэгээ буцаан авах шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэх зорилготой байсан. Би энд нэг жоохон тайлбар хийгээд үе. За одоо энэ Pazuzu хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэмж авах гэдэг нэг юм гараад ирж байгааз. Энэ нь юу гэхээр Америкийн нэгдсэн улсад бол хүнд хэлбэрийн сэтгэл гутрал, хоёр туйлд эмгээг, шизофрен, аутизм, за PTSD зэрэг сэтгцийн эрүүл мэндийн нөхцөл байдал эсвэл бусад ноцтой эмгэгүүд нь тухайн хүний ажиллах чадварыг хязгаарлаж, нийгмийн даатгалын хөгжлийн бэрхшээлийн шалгуурыг хангасан тохиолдолд эдгээр хүмүүс нь бол тэтгэмж авах эрхтэй болдог. Ер нь бол яг ийм төрлөөр улсаасаа тэтгэмж авдаг маш олон хүн байдаг. За бүр үүнийг бол бүр хэтрүүлж ашигладаг хүмүүс ч гэсэн байдаг. Би нэг ийм юмд ягаад трама авчлаа гэл тэрнийхээ талаар гомдол гаргаад тэгэл улсаас мөнгө авдаг. Энийг бол ашигладаг хүмүүс маш олон байдаг. За хэрэгээ үргэлжлүүлээ. За энэ удаагийн сэтгцийн үнэлгээгээр бол эмчнэр түүнд дараах оншуудыг тавьсан. Сандралын эмгэг, олон нийтийн газар байх эмгэг, за нийгмийн айдас архины хамаарал гэсэн оншууд. За харин түүний юр бусын итгэл үнэмшил, хачирхалтай үзэл бодлыг шизофрен эсвэл сэтгцийн солиоролтой шууд холбож тайлбарлаагүй. Үүний оронд бол эдгээрийг өөрийн дагдаг шашин маягийн итгэл үнэмшлийн нэг хэсэг гэж үзсэн. Нэгэн үед Pazuzu бол сатаныг шүтдэг сүмийг дагаж байсан гэдэг. Гэхдээ удалгүй энэ байгууллагыг өөрт нь хангалттай хүчирхийлэл, эмх замбраагүй байдал, туйлширсан үзэл санаа болгож чадахгүй байна гэж үзсэн. Ингээд өөрийн гэсэн шин шашны урсгал зохиож түүнийгээ Simran шашны үзэл гэж нэрлсэн. Pazuzu-гийн ярьснаар эртний Месопотамийн Pazuzu чөтгөрийг шүтдэг хүмүүс энэхүү шашны үндсэн элементүүдийг дагаж мөрддөг байсан гэж тайлбарсан. Гэхдээ энэ бүхнийг батлах түүхэн эсвэл шашин судлалын найдвартай их сурвалж өнөөдөр хүртэл байхгүй. Судлаачдын үздгээр эдгээрийн ихэнх нь Pazuzu-гийн өөрийнх нь зохиосон үзэл санааг байсан гэж үздэг. За түүний хувьд энэ шашны хамгийн чухал зан үйл нь бол Dark Moon Sacrifice буюу сар бүр хийдэг амьтны тахилга. Тэр сар бүр нэг амьтныг сатан зориулсан зан үйлийн хүрээнд тахил болгон өргөдөг байсан гэсэн үг. За ээж Cynthia нь бол энэ бүхнийг мэддэг байсан. Гэхдээ хэрвээ хориглол Pazuzu амиа хорлохыг завдаж магадгүй гэж айдаг байсан болохоор хизээч зогсоохыг оролдож байгаагүй. Pazuzu бол эдгээр зан үйлдээ үнэхээр итгэдэг байсан юм шиг харагддаг. Тэр өөрийгөө аажмаар Pazuzu хэмээх чөтгөрийн дүрт хувирч байна гэж хүртэл итгэж эхэлсэн. Тэр туулаан хоолой хэрчиж цусыг нь нүүрэндээ түрхээд бүтэн сартаа шүн ёслолоо үйлддэг байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам түүний зан авир бол улам туйлширч эхэлсэн. Удалгүй түүний амьдардаг байсан байшин нь бол нийгмээс гадуурхагдсан хүмүүсийн цугладаг газар болж хувирсан. Ерөнхийдөө бол ингээ Pazuzu-гийн гэр бол хар тамхи болон янз бүрийн сэтгцэд нөлөөлөх бодис хэрэгэлсэн. Дээрээс нь их хэмжээний арх уусан. За зарим үедээ бүр олон хүн нэгэн зэрэг оролцдог задгаа сексийн үдэшлэг хүртэл хийж болдог болсон ийм гэр болцсон байсан. Гэр гэхэд ч одоо хэцүү юм да. Гэтэ хамгийн цочирдмор зүйл нь бол энэ бүхэн бол Pazuzu-гийн ээж нь гэрт нь байхад явагддаг байсан. Cynthia өөрөө бол тэр байшинд амьдардаг байсан ч гэсэн за өөрийнх нь өрөөнд хинч орж ирэхгүй байвал байшингийн бусад хэсэгт юу болж байгааг нь тоодоггүй байсан гэсэн үг. За мэдээж ээж хүн бэжэж хүүхдээ ингээд толгой дээрээ гаргацсан ямар тэнийг авгаавч гэж бодогдохоор. Гэхдээ хэрвээ энэ Cynthia өөрөө тэр асрагчийнх нь ярьсан шиг архичим байсан бол за ийм зүйл бол болсонд бол нэг их гайгаад авахгүй. За ингээд Pazuzu бол өөрийн дүр төрхийг бол хит хитэн алдартай аимшиг хүмүүсийн нөлөөгөөр бүрдүүлсэн юм шиг харагддаг. За нэгдүгüүрт нь бол хүн амны хэрэгтэн Culting удирдаг Charles Manson. За дээрэс нь сатаны сүмийг үүсгэн байгуулагч Anton LaVey. Тэр бол эдгээр хүмүүсийн хамгийн бараа хамгийн туйлширсан шинжүүдийг өөртөө тусгаж аваад за тэрийгэ бүрл муу байдлаар харагдуулдаг. За тэгээ удалгүй хоттой яриа ямар ч дүрмгүй хүссэн бүхнээ хийж болдог нэг байшин байдаг гэсэн яриа мэдээж энэ муу хүмүүсийнхээ дунд тарахтай. Ямар хүмүүс ийм газар цуглардаг байсан нь ойлгомжтой. Их ихтэй хар тамхи хэрэгэлдэг, ямар нэг юмд донтсон, гэр оронгүй, хүлээн зөвшөөрөгдөг, за эсвэл Pazuzu-тэй төстэй амьдрал туулж явсан хүмүүс байсан. Pazuzu ч гэсэн энэ бүхнийг бол маш сайн ойлгодог. Тэгэд аажмаар энэ хүмүүсийгээ сэтгэл зүйн аргаар өөрийнхөө нөлөөнд оруулж чаддаг болсон. Түүний нэг найз Nathan дурсахтаа бол түүнд гажууд төрлийн харизма байсан. Тэр харизма бол хүн болгонд нөлөөлдөггүй. Гэхдээ яг тодорхой төрлийн хүмүүсийг өөрт нь
хүчтэй татдаг байсан гэж ярьсан байдаг. За энэ Нейтийн хэлснээр бол тэр гажууд харизмагийн ачаар Пазузу эмэгтэйчүүдийн дунд хүртэл нилээд алдартай болсон. Амьдралдаа хүнд үеийг туулж явсан, очих газаргүй болсон, эсвэл сэтгэл санааны хувьд хамгийн эмзэг байсан залуу эмэгтэйчүүд түүнд хамгийн амархан татагддаг байсан гэдэг. За тэгээд тэдний ч гэсэн энэ байшинд ирнэ. За тэгээд тэр байшин дотор байсан хүмүүс өдөр шөнөгүй архиуж, героин болон бусад хар тамхиг хэрэглэнэ. За бүр үнэр танарын талаар бол ярилт байхгүй. Зүгээр л байшингийн нэг буланд бие засна, хаа тарсан газраа хүндрэн за яста зах замраагүй байдал гэдэг л энэ баг. За бас болоогүй энэ Пазузу чинь өөрөө 4-5 нохоод хийж байдаг. Тэднэр нь бол байшин дотор чөлөөтэй гүйж, хаасаагүй хөглөрөх хог, за бүр хүний ялгадас хүртэл иддэг байсан. За үүн дээрээ нэмээд амьтны тахилгыг бол тогтмол үйлддэг байсан. Пазузу бол зөвхөн туулаагаар хязгаарлагдахгүй шувуу зэрэг бусад амьтдыг ч гэсэн алж цусыг нь уудаг байсан гэж хүмүүс гэрчилдэг. Тэр бол хүмүүсийг айлгаж цочроох дуртай нэгэн байсан. Заримдаа олонний өмнө өөрийгөө хутгаар зүсэж өөрийнхөө цусыг уудаг байсан. За мэдээж тэнд байсан хүмүүсийн ихэнх нь арх, хар тамхины хүчтэй нөлөөнд ор байдаг байсан болохоор ийм үйлдэл нь үдэшлэгний уур амьсгалыг улам солиорол мэт болгож орхидог байсан. Тэгээ хачиргалтай нь бол энийг бол ганцхан Пазузу хийхгүй. Түүний эргэн тойронд байсан хүмүүс нь түүнийг дагаж дуурайдаг. Тэр өөрийгөө зүсвэл бүгдэж гисэн зүснэ. Тэр цус уувал бүгдээрээ дагаж явна. За ингээд байшин доторх гаж үйлдэлүүд бол аажмаар зүгээр л байдаг хэвийн зүүд юм шиг болж эхэлсэн. Энэ орчныг төсөөлөх гээд үз. Хүний ялгадас, амьтны цус, хүний цус, арх, хар тамхи, олон төрлийн мансуурлах бодис, за үүн дээр нэмээд хүмүүсийн задгаа бэлгийн харилцаа. За ариун цэвэр гэдэг ойлголт бараг оршдоггүй байсан. Зарим гэрчийг хэлснээр бол тэр газар бүр хогийн цэгнээс ч долоондор нөхцөлтэй байсан. Мэдээж ийм орчинд удаан байж чаддаг хүмүүсийн ихэнх нь бол аль хэдийнэ согтуу эсвэл мансуурсан л байдаг байсан баг. Пазузугийн нөгөөд өмнө нь ярьсан галзуу Дэйв Адамс ч гэсэн нэг төвшөртэй зүйлийг ярьдаг. Түүний хэлснээр байшингийн аяг тавгч угаагч машин дотор нь хутга, буу зэрэг янз бүрийн зэвсэг хадгалагддаг байсан. Пазузу энэ Crazy Dave гэдэг найзтай бол орон гэргүй хүмүүсийг олон удаа буудаж, худгалж хөнөөж алсан тухайга хэлдэг байсан. Нэг удаа бүр би футболда нэг хүн нууцсан байгаа. Хэрвээ гарч ирвэл бити явуулаарай гэж найзуудаа хэлж байсан. Гэхдээ тухайн үед хинэн ч түүнийг үннээсээ ярьж байна гэж бодоагүй. Ихэнх нь зүгээр л энэ Пазузу зүгээр л хүмүүсийг айлгаж гинаа л гэж хүлээж авсан юм шиг байгаа. Гэхдээ энэ түүхийн хамгийн аимшигтай хэсэг нь бол түүний ярьсан зарим зүйл хожим үнэн байж болзошгүй илэрсэн явдал. Тийм ч учраас өнөөдөр хүртэл Пазузуг үүнээс олон хүний амьд хүрсэн байж магадгүй гэх таамаг хүртэл гарч ирсэн. За үүнээс гадна тэр хувийн ариун цэврийн талаар маш хачиргалтай итгэл үнэмшилтэй байсан. Тэр усанд орох шүдээ угаахаас зориуд татгалздаг. Яагаад гэвэл ингүүл биеийнх нь өвчнөд тэмцэх чадвар сулардаг гэж итгэдэг байсан. Зарим мэдээлэлээр бол тэр бүтэн жилийн турш усанд ороогүй үеч байсан гэдэг. Тиймээс түүний биеэс гардаг үнэр за ямар байсныг бол би төсөөлж чадахгүй байна. За та нар зургийг нь харсан бах. Биеэрээ дүүрэн нийл шивээстэй. Жил өнгөрөх тусам тэр өөрийн биеийг шивээсээр улам бүр бүрхэж эхэлсэн. Гэхдээ эдгээр нь бол энгийн нэг шивээс байгаагүй. Түүний биеийн дээр чөтгөрийн дүрс, нацист бэлэгдэл, 666, сатан, Люцифер зэрэг сатанизм, харанхуй үзэлтэй холбоотой үг дүрслүүд дүүрэн байсан. За бүр найз Crazy Dave-ийн хэлснээр бол Пазузу хар тамхины нөлөөнд ор өөрийнхөө шүдийг хүртэл үзүүрлэж соёо шиг болгосон. Өөрөөр хэлбэл өөрийн зүгээр л энгийн байсан шүднүүдээ хутга мэд хурц иртэй болгож өөрийгөө аль болох чөтгөртэй төстэй харагдуулахыг зорьсон. За өнөөдөр бол бид нүүр гар хүзүүндээ шивээстэй хүмүүсийг хаа сайгүй л хардаг. Гэхдээ энэ нь бол хүнийг муу эсвэл аюултай гэсэн үг бол биш. Пазузугийн хувьд асуудал нь болохоор шивээсэндээ биш харин сонгосон дүрслэл, бэлэгдэл нь бүхэлдээ сатанизм, хүчирхийлэл, харанхуй дүр төрхийг илэрхийлдэг байсан явдал байгаа юм. За үүн дээр нөгөө үзүүлсэн шүдэн нэмэгдэхээрээ тэр өөрийгөө хүмүүсээс аль болох аимшигтай харагдуулах зорилготой хүрдэг. Гэхдээ л энэ нь татагддаг байсан олон эмэгтэйчүүд байсан. За яг хэдэн эмэгтэйтэй дотн харилцаатай байсан нь тодорхойгүй ч гэсэн нэгнийхэн дараа нөгөө нь бол бэлэн байж байдаг ийм харилцаануудтай байсан. Зарим эмэгтэйгээ бүр өөрийн сүнслэг ихнэр эсвэл сүйт бүсгүйч гэж нэрлэдэг. За тэдний дунд бол Амбер болон Кристал гэх хоёр эмэгтэй байсан. Хэдийгээр тэднийг сүйт бүсгүй гэж дууддаг байсан ч гэсэн хууль ёсоор бол гэрэлсэн тохиолдол байгаагүй. За гэхдээ 2009 оны 11 сарын 1-нд Пазузу болон Амбер хоёр өөрсдөө Facebook хуудсан дээрээ гэрэлсэн хос гэж тэмдэглэсэн байдаг. Тухайн
үед Amber South Carolina мужийн Rock Hill хотод амьдардаг байсан. За энэ нь бол Pazuzu-гийн гэрээс ойролцоогоор 1 цаг хагасын зайтай байсан. Тэр харин ахлах сургуулаа төгсөөд удаагүй байхдаа Pazuzu-тай танилцсан. Amber-ийн хамгийн сайн найз болох Carrie бол түүний өөрчлөгдсөн байдлыг хожим дурсаж ярихдаа Amber-ыг аажмаар гэр бүл найз нөхдөөсөө хүндэрч усанд орхоо болж бүр хөмсгөө хүртэл хуссан гэж ярьсан. За тэрч байтугай зан үеийн үеэр амтан хацахын тулд өөрийн шүдийг үзүүлсэн гэдэг. За мөн Pazuzu-тай хамт бие биеэ зүсэж цусыг нь уудах тухайга Carrie-д ярьж байсан. 2009 оны сүүлээр Amber бол энэ сайн найзаа дагуулад Pazuzu-гийн гэрт очсон. Харин Carrie хаалганд ойртон гутал хамар сэтлэм өмхийн үнэр угтсан гэж ярьсан. Дотгошоо оронгуудаа тэр Pazuzu-д хандаад "Хүүе танаа баш чи яг хүүхэн шиг үнэрч ин" гэхэд Pazuzu инээгээд "Тийм ээ, подвалдах цогцснуудын үнэр" гэж хариулсан. Тухайн үед бол Carrie үүнийг айлгах гэсэн нэг тоглоом л гэж бодсон. Гэхдээ хожим энэ үг утгатай болохыг нь ойлгосон. Pazuzu бол өөрийгөө зүгээр нэг этгээд хүн биш харин өөрийг нь дагах хүмүүсийн бүлэглэлтэй болохыг хүсдэг байсан. Тиймээс янз бүрийн л хүмүүс Pazuzu дээр ирдэг болсон. Зарим нь бол хүлээн зөвшөөрөх газар хайж ирдэг байсан бол зарим нь ямар нэгэн хууль дүрмгүй юу ч хийж болдог тэр ертөнцийг зариуд хайж очдог байсан. За цаг хугацаа өнгөрөх тусам энэ байшин бол энгийн нэгэн бохир заваан байшин биш харин өөрийн гэсэн дүрмтэй бусдаас бүрэн тусгаарлагдсан ертөнц болж хувирдаг. Байшингийн ханнууд дунд бол урвуу загалмай, урвуу таван хушуу, чөтгөрийн дүрс янз бүрийн сараатсан бичгүүдээр дүүрсэн. Хар өнгөөр будсан урд хаалган дээр нь хүртэл муу хүч ялан гэсүү бичээстэй байсан. Хажууд нь бол гадны хүмүүсийг оруулахгүй гэсэн утгатай мэдээлэл хатсан. Энэ бүхэн бол Pazuzu өөрийн гэрийг жирийн байшин биш, өөрийн хууль үйлчилдэг газар мэт хардаг байсныг илтгэдэг. Байшин дотор хутаг, буу зэрэг янз бүрийн зэвсэг ил задгаа хэвтдэг байсан бөгөөд өдөр шөнөгүй металл хөгжим тасралтгүй хишгэлдэг. Ийм орчин бол хөршүүдийн айцыг улам нэмэгдүүлж байшин тойрсон цуу яраа хот таяар тархаж эхэлдэг. Амьтны тахилга, хүчирхийлэл, каннибализм, хашаанд булсан цогцнууд, хачирхал тайн эдгээр ярианы ихэнхийг нь Pazuzu өөрөө зориуд тараадаг байсан. Яагаад тэгэхээр тэр зүгээр л хүмүүс өөрөөс нь хайгаасаа гэж хүсдэг байсан байгаа юм. Жигэр нь энэ Pazuzu бол тэндээ амьдардаг хүмүүстэй хүмүүсийг алж махыг нэдээд үлдэгдлийг нь хашаандаа булсан гэж олон удаа ярьж байсныг хүмүүс хэрэг гарсны дараа мэдээлсэн. Гэхдээ тэр хүмүүс хэрэгтэй болохоор Pazuzu зүгээр л хүмүүсийг айлах гэж дүүрсгэж байна л гэж боддог байсныгаа хүртэл ярьсан. Pazuzu-гийн энэ амьдралын хэв маяг энэ бүхнийг сонсохоор энэ удаа яаж ингэ шоронд орохгүй зүгээр л ингэ сул байж чадаад исэн болоо гэж бодогддог. Гэхдээ тэр амьдралынхаа туршвал олон удаа байрвчлагдаж янз бүрийн хэрэгт холбогдчихсэн. Жишээлбэл 2008 онд хулгайн хэрэгээр буруутгагдаж ял сонссон ч гэсэн хорих ял идлээгүй. Үүний оронд тэр тэнсэн харгалзах ял аваад өнгөрцөн. За харин 2010 онд 30 настай Joseph гэх нэг иргэн цогцыг нэг голын ойролцоох завны буултын хэсгээс буудуулсан байдалтай цагдаа олсон. Сонирхолтой нь энэ газар бол Pazuzu-гийн амьтдыг тарчлааж алдаг байсан бүс газар байсан. Мөрдөн байцаалтаар цагдаа нар Nicholas гэх ирийг болгоомжгүйгээр хүний ам хүнөөсөө хэрэгт буруутгаж яллаж хэрэг хаагдсан. Гэхдээ мөрдөн байцаалтын үед Pazuzu энэ хэрэг үйлсэн Nicholas гэгч ирийг өөрийн гэрт нууж цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан нь тогтоогдсон. Үүний улмаас Pazuzu гэмт этгээдэд оргон зайлахад тусалсан хэрэгт бургуутгагдсан. Гэхдээ энэ удаа ч гэсэн мөн адил хорих ял оноогоогүй. Ингээд Pazuzu дахин тэнсэн харгалзах ял аваад эрх чөлөөтэй үлдсэн. Баримтлагдсныхан дараа эрх баригчид түүнийг нэг эмнэлэг рүү бүрэн сэтгцийн үнэлгээ хийхээр илгээсэн. За ийм үнэлгээнд шууд хамруулсан нь бол энгийн тохиолдол байгаагүй. Ихэвчлэн тухайн хүн өөртөө эсвэл бусдад аюул учруулж болзошгүй эсвэл яаралтай сэтгцийн тусламж шаардлагатай гэж үзсэн үед ийм шийдвэр гаргадаг. За харин үнэлгээний үеэр эмчнэр түүний хүчтэй түгшүүрийг намжаах зорилгоор им бичиж өгсөн ч Pazuzu-гийн байдалд бол төдийлөн өөрчлөлт авчирч чадаагүй. Тэр мөн архины хордлого тайлах эмчилгээнд орж өндөр холестерин зориулсан им болон гар дээрх түлэгдэлтийн шархандаа антибиотик хэрэгэлсэн. Сэтгцийн эмчнэр бол түүний өмнө тавигдсан эмгэг болон шизофрен гэсэн оншийг дахин батлаад хит хүчтэй түгшүүр нь түүнийг өөрийнхөө гэрт хоригдол юм шиг амьдарч байна гэж тэмдэглэсэн. Эмчнэр түүнийг суллах тохиолдолд сэтгцийн эрүүл мэндийн болон архи мансууруулах бодисын хамаарлын эмчилгээг заавал багтаах ёстой гэж шүүхэд зөвлөсөн. За гисэн ч эцэст нь Pazuzu-г шүүх хуралд оролцох чадвартай гэж үзсэн. За энэ нь юун шүүх хурал юм гэхээр яг энэ оргон зайлсан хүнийг нуун дарагдуулсан хэрэгээр байцаагдаж байх явцдаа бас нэг өөр хэрэгт шүүхэд дуудагдсан байгаа.
За энэ Пазузу болон түүний найз бүсгүй Амбер хоёр хоёулаа Пазузугийн ээж Синтияд 2 өөр удаагийн халдлага үйлцэн хэрэгт буруутгагдсан. За нэг удаад нь бол тэд Синтияг хоолоогоор нь боож амьсгалж чадахгүй болтол нь шахсан. Үүний улмаас Пазузу шүүх хуралд оролцож буруутай гэж тогтоогдсон ч 2010 онд зөвхөн хөнгөн зэргийн халдлагын хэрэгт ял сонсоод ээж нь гомдлоо үргэлжлүүлэн гаргахаас татгалзсан учраас уг хэрэг эцэстээ прокурорын шатанд үргэлжлээгүй. 2010 оны 2 дугаар сард Жошуа Уэцлер гэх хүнийг түүний хуучин хамтрагч Стейси Картер нь алга болсон тухай цагдаад мэдэгдсэн. Тэр цагдаа нарт хэлэхдээ Жошуаг алуулсан, за мөн энэ Пазузугийн хашаанд булсан гэсэн цуу яриа сонссноо хэлсэн. Яг тэр өдөр цагдаа нарт Томми Walsh гэх залуугийн цогцос мөн тэр газарт булшлагдсан байж магадгүй гэсэн мэдээлэл ирсэн. Үүний дараа 2010 оны 2 сарын 23-нд уг байшингийн арын хашаанд нэгжлэг хийх зөвшөөрөл гарсан. Гэхдээ газар доорх бие дэлгэрүүлэх дүр сонжлогооны төхөөрөмжийг ашиглах боломж цагдаа нарт байгаагүй тэд нэр өөр цагдаагийн хилцээс хүлээх шаардлагатай болсон. Гэхдээ төхөөрөмжийг 2-7 хоног хүлээхийнхээ оронд тэд цогцос илрүүлэгч нохоо ашиглахар шийдсэн. Гэхдээ нохот нь бол юу ч илрүүлээгүй. Гэхдээ хашаанд маш олон үхсэн амьтдын сэг байсан нь нохооны үнэр ялгах ажиллагаанд саад болсон байж магадгүй гэж үздэг. Гэхдээ сонирхолтой нь бол цагдаа нар энэ хэрийг зүгээр л ингэж хайчдаг. 2-7 хоногийн дараа төхөөрөмжөнд бэлэн болсон ч гэсэн дахин нэрж шалгаагүй зүгээр л үнэрч нохоонуудаар шалгуулад ингээл өнгөрцөн. Тэднийхээр бол энд юу ч байгаагүй ямар нэг муу зүйл болоогүй гэж тайлбарсан. 2011 оны 11 сарын 8-нд Пазузугийн ээж Синтия цагдаагийн газарт очиж өөрийн гэрт нь хэдэн жилийн өмнө хүн амны хэрэг гарсныг харсан тухай ярьсан. Түүний хэлснээр 2009 онд нэг өдөр буун дуу сонсоод шалгахаар очиход Пазузугийн найз бүсгүй Амбер Винтобо барьсан байдалтай буудан дээр хөдөлгөөнгүй хөвтөж байсан нэг эрэгтэн дээр зогсож байсан. За тэр хүн нь бол энэ Томми Walsh гэх залуу. Цагдаа нар илүү их нотлох баримт хэрэгтэй гэж үзээд Синтиягаас байшин чинь нэгжлэг хийж болох уу гэж зөвшөөрөл хүсгэд энэ тэнэг авгаа зөвшөөрдөггүй. Өөрөө цагдаад очиж хүн алуулсныг харсан гэж мэдүүлсэн мөртлөө яагаад цагдаа нар зөвшөөрөөгүй бүү мэд. За ингээд үүнийхэн дараа ч гэсэн цагдаа нарт энэ хэрийг цааш нь үргэлжлүүлж шалгаагүй зүгээр л хайцсан. 2011 онд Пазузу өөр нэг эмэгтэйд халтсан хэрэгт бурууга хүлээн зөвшөөрсөн ч дахин ердөө тэнсэн харгалзах ял аваад өнгөрсөн. Би уг нь ингээд ирэх баригчид цагдаа нарыг ингэж муулж ингэ ажиллаа хийсэнгүү гэж ярих үнэхээр дургүй. Гэхдээ миний ярьж байгаа хэрэг болгонд цагдаа нар хууль хүчнийхэн дандаа л иймэрхүү байдалтай ханддаг болохоор энэ хэрэг хийдэг хүмүүс бол хийж байгаа юм уу үргэлж цааш нь ингэж хийх боломжтой болоод хэрэг нь улам л хүндрээд идэг тал харагддаг. За ингээд шашны урсгалын удирдагч Пазузу бол сул дорой эмзэг амьдралдаа мухарсан хүмүүсийг өөрийн хүрээлэлд татдаг байсан. Тийм хүмүүсийг мэдээж удирдах гартаа оруулах нь бол маш амархан. Энэ алга болсон Жошуа болон Томми нарыг энэ байшинд байнга ирдэг, за бүр магадгүй тэнд амьдардаг байсан олон хүний нэг гэж үздэг. Хамгийн харамсалтай нь энэ алга болсон Жошуа Уэслер бол аав хүн байсан. Тэр ажлаа алдаад амьдрал нь аажмаар уруудж эхэлсэн. Дараа нь мансууруулах бодис хэрэглэж эхлээд за яг яаж Пазузугийн гэрт очсон нь тодорхойгүй ч гэсэн эцэст нь ямар ч байсан тэнд очоод энэ бүхэн түүний үхлээр төгссөн. Эдгээр алгууд бол яг хизээ болсон талаар маргаантай байдаг ч гэсэн цагдаа нар Жошуаг бол 2009 оны 100, за харин Томмиг бол 2009 оны 10 сард алгацсан гэж үздэг. Жошуаг 22 калибрын Винтовер дор хаяж 7 удаа буудсан, толгоороо 3 сум, их биерүүн дор хаяж 4, за магадгүй бүр 5 сум туссан байсан. Нэг хувилбараар бол Пазузугийн ээж Синтия тухайн алгын үеэр гэрт байсан гэдэг. Тэр ажилдаа явах гэж байхдаа Пазузу Жошуа руу буу толгосон байхыг харсан. Тэр өрөөнөөс гарсан ч гэсэн гэрээс гарахынхаа өмнө Пазузугийн би үүнийг дуусгана гэж хэлхийг нь сонссон. Үүний дараа Пазузу Жошуагийн цогцыг подволд нууж дараа нь сүйт бүсгүй Амбер болон Кристал нарын тусламжтайгаар арын хашаандаа булсан. Амбер бол тухайн үед тэнд амьдардаггүй байсан ч гэсэн өөрийн амьдардаг байсан цаг хагасын зайтай газраас зориуд ирж аль хэдийнэ ялзарч эхэлсэн цогцыг булахад тусалсан. За энэ Тарина гэх эмэгтэйгийн хэлснээр бол нэг өдөр хамт архиуж байхдаа Пазузу өөрийгөө нэг хүнийг 6 удаа буудаж алсан. Дараа нь үнэр гаргахгүй тул цогцыг подволдо цайруулагч бодис болон муурны элсээр дарсан гэж гайхуулж ирсэн. За мөн Сильвиа гэх номлогчийн охины ярьснаар бол Пазузугийн сүйт бүсгүй гэгддэг Кристал өөрийн хүн амны хэрэгт оролцсон тухайга таньдаг бүх хүнтэй бахархалтайгаар ярьдаг байсан байна. За Томми Walsh бол толгоон ар хэсэгтээ дор хаяж нэг удаа буудуулж алгацсан.
Эрх баригчдын үзэж байгаагаар бол Amber Joshua-г хөнөөсөнтэй адил 22 калибрын винтовыг ашиглан Tommy-г буудан дээр сууж байхад нь буудсан. Дараа нь Pazuzu түүнд цогцыг нь булчлахад нь тусалсан. Pazuzu-гийн хуучин найз Иракийн дайны ахмад дайчин Matt Flowers 5 жилийн турш тэмцсэний эцэстэл Pazuzu-гийн газрыг бүрэн хэмжээний нэгжлийг хийх шаардлагатай гэж цагдаа нарыг үнэмшүүлж чадсан. За ингээд эцэс сүлд нь 2014 оны 10 сарын 5-нд North Carolina мужийн Forsyth тойргийн шерифийн газрын албан хаагчид 2749 Nob Hill Drive хаягт нэгжлэг хийх зөвшөөрлөг өрөөцсөн. За ажиллагаанд бол North Carolina-гийн мөрдөх товчоо North Carolina их сургуулийн шүүх антропологийн баг болон ангаах ухааны төвийн шүүх эмнэлгийн алба хамтран оролцсон. Тэд арын хошоонд ормогцоо үнэхээр аимшигтай дүр зурагтай тулгардаг хог новш эвдэрсэн эд зүйлс граффити сарайцсан хан гээд хаа сайгүй эмх замраагүй байдал ноёлж байсан болохоор ийм газраас ямар нэг нотлох баримт олох бараг боломжгүй юм шиг харагдчихсэн. Гэхдээ мөрдөгчид галт төлөв хэсгийн ойролцоох хөрс нь бусад газраасаа өөр саяхан хөндөгдсөн юм шиг байгааг анзаарч харсан. Тэр хэсгийг ухахад бол гүйхэн бул шийлэрч дотроос нь тухайн үед хэн болгон тогтоогдоогүй хоёр хүний арга ясны үлдэгдэл гарч ирсэн. Ингэснээрээ энэ олдор бол олон жилийн турш тэр байшинг тойрж яригдж байсан аимшигтай цуу ярианууд үнэн байсныг баталсан төдийгүй энэ Pazuzu-гийн ноёрхлын төгсгөлийн эхлэл болдог. Цогцуудыг илрүүлсний дараа 35 настай Pazuzu Algarad болон 24 настай Amber нарыг хүний амийг санаатаагаар хөнөөсөн хэрэг за мөн гэмт хэргийг нуун дарагдуулсан хэрэгт буруутгаж баривчилсан. Маргааш нь бол Pazuzu-гийн өөр нэг сүйт бүсгүй болох Crystal-ыг мөн эдгээр хүн амны хэрэгүүтэй холбоотой гэх үндслээр баривчилсан. Харин 10 сарын 13-нд шүүх эмнэлгийн шинжилгээний дүн гарч олдсон хоёр цогц нь 2009 оноос хойш сургаггүй байсан Joshua болон Tommy нарыг мөн болохыг аль биесээр тогтоосон. За энэ Joshua-гийн ээж нь нэг ярилцлаганд ингэж хэлсэн. За яг одоо би бол яг юу мэдэрч байгаагаа ойлгохгүй байна. Бараг юу ч мэдэрхээ болцсон юм шиг санагдаж байна. Надад хамгийн их хариулт хэрэгтэй байгаа асуулт бол яагаад тэр миний хүүд ийм зүйл хийсэн юм бэ? Гэхдээ би тэр асуултын хариуг хизээч олж чадахгүй байх гэж хэлсэн. За үнэхээр бодоод үзэх юм бол ингээд олон жилийн турш сургаггүй байсан хүүгийнхаа талаар ямар нэгэн найдвар тээж явсан ээж эцэст нь түүнийг хүний арын хашаанд булсан байсныг мэднэ гэдэг бол төсөөлхийн аргагүй эмгэнэл. Энэ хэрэг ил болсны дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдч Pazuzu-гийн дүр төрхөнд ихээхэн анхаарлыг хандуулсан. Түүнийг баривчлагдсан даруйд л олон нийтэд бараг сатанист зан үйлийн аллах гэсэн өнцгөөс нь тайлбарлаж эхэлсэн. За мэдээж Pazuzu бол өөрийгөө бусдаас илүү аимшигтай, илүү нууцлаг харагдуулахыг үргэлж хүсдэг байсан гэдэгтээ бол санал нийлнэ. Гэхдээ яг энэ Joshua болон Tommy нарыг зөвхөн сатанист үеийн тахилгын зорилгоор алсан гэх тийм баттай нотлохоо бол байдаггүй. Нөгөө талаараа Pazuzu амьтны тахилга үлдэх тусам илүү хүчрхэг болно гэж итгэдэг байсан талаар нь олон хүн ярьдаг. Хэрэг үнэхээр тийм байсан бол амьтнаас хүний тахилга руу шилжсэн байх боломжийг бүрэн үгүйсгдэггүй. За гэхдээ мэдээж эдгээр нь бол зүгээр л батлагдсан баримт биш, зөвхөн таамаг хിവэрээ. Харин хэвлэл мэдээллийнхэн бол энэ таамгийг хамгийн түрүүнд онцолж Pazuzu-г байнга зан үйл хийдэг, чөтгөр шүтдэг галзуу сатанистын дүрээр олон нийтэд харуулсан. Тэр үед энэ нь хүмүүсийн айдсыг улам бүр нэмэгдүүлсэн. Яагаад тэгэхээр миний өмнө нь ярьсанчлан Pazuzu бол Христийн шашин зөнхөлсөн энэ жижигхэн хотод амьдардаг байсан. Тиймээс хуршүүдийнхэн дэргэд өөрийгөө чөтгөр шүтдэг гэж зарлдаг, амьтны тахилга хийдэг, эцэст нь хүний цогцос хашаанаасаа олдуулсан хүн олон нийтийн хувьд бол аимшиг киноноос гарч ирсэн. Аимшиг мангастаа л адилхан санагдсан ойлгомжтой. Мэдээж хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн энэ дүр төрхийг улам хүчтэй ашиглаж хэрийг илүү сенсацтайгаар хүргэсэн. Үннийг хэлэхэд бол мэдээж энэ Pazuzu-гийн гадаад төрх нь өөрөө ч гэсэн ийм ойлголт төрүүлэхэд нөлөөсөн. Бүх биеэ бүрхсэн харанхуй утгатай шивээс үзүүлсэн шүд, итгээд дүр төрх, дээр нь ханан дээрх тэр сатанист дүрслүүд хөглөрсөн хог балгас шиг болсон байшин. За энэ бүхнийг нийлүүлээд харахад хүмүүс түүнийг бол жирийн гэмт хэрэгтэн гэхээсээ илүүтэйгээр аимшигын киноны дүр мөтээр төсөөлөх болсон нэг тийм гайхах зүйл биш.
За ингээ 2 жил гаруй хугацаанд олон удаа хоошлогдсны эцэст 2017 оны 3 сарын 9-нд Амбер Томигийн амийг хөнөөсөн хэрэгт 2 дугаар зэргийн хүн амны хэрэг үйлснээ хүлээн зөвшөөрсөн. За мөн Жошуагийн үхэлтэй холбоотойгоор гэмт хэрэгтнийг нуун далдалсан хэрэг болон зэвсэгт дээрмийн хэрэгт бурууга хүлээсэн. Түүнд хамгийн багадаа 30 жил 8 сар, хамгийн ихдээ 39 жил 2 сарын 20 хялганасан. 2017 оны 6 сарын 5-нд Кристал Жошуагийн үхэлтэй холбоотойгоор 1-р зэргийн хүн амны хэрэгтнийг нуун далдлахад хувийлсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Түүнд хамгийн багадаа 3 жил 2 сар, харин хамгийн ихдээ 4 жил 10 сарын 20 хялганасан. Шүүхтэр хийсэн мэдээлэлдээ Кристал талигачийн ар гэрээс уучлал хүсэж би үнэндээ энэ бүхнийг илчиж болох байсан, гэхдээ хитрхи их айсан гэж хэлсэн. Жошуа болон Томигийн цогцыг гаргаж авсны дараа мөрдөн байцаагчид, гал сүнөөгчид болон химийн аюултай орчинд ажилладаг хамгаалтын хувцастай багийнхан байшинг бүхэлд нь үргэлжлүүлэн нэгдсэн. Их баригчид усан сангийн усыг бүрэн шавхаж олон нийтийн ажилтнууд асар их хэмжээний хог хаягдлыг цэвэрлэхэд тусалсан. Байшингийн нөхцөл байдал бохир аюултай байсан. Гэхдээ бүх нотлох баримтыг цуглуулахын тулд ажилтнууд тоо томшгүй олон цаг ажиллах шаардлагатай болсон. Тэд бол энэ ялзарсан амьтдын сэг, амьтны баас, хүний ялгадас, хөвгц, мөөгөнцөр за эцэс төгсгөргүй овоорсон хог дундуур нэг бүрчлэн шалгах хэрэгтэй болсон. Харамсалтай нь хүн амны хэрэгүүд болон хохирогчдын тухай асуудал аажмаар хэний ч сонирхдаг сэдэв биш болоод хүмүүсийн анхаарал бол тэр чөтгөр шүтдэг урсгалын удирдагч гэх дуйланд түүх рүү илүү төвлөрч ихээсэн. За ингэснээр бодит үнэн бол аажмаар бүдэрч ихээсэн. Пазузуг бол чөтгөр шүтдэг сатанизмтай холбогддог байсан ч гэсэн сатананы сүмийн байгууллага өөрсдөө бол түүний үйлдэлийг буруушааж, түүнд шаардлагатай сэтгцийн эрүүл мэндийн тусламжийг үзүүлж чадаагүй тэр тогтолцоог нь шүүмжилсэн. Орчин үеийн сатанистууд шашны бүлэг гэхээсээ илүү улс төр иргэний эрхийн чиглэлээр ажилладаг идэвхтнүүд байдаг. Тэд бол Пазузутай огт адил хүмүүс биш. Пазузу бол сатанизмын үзэл санааг туйлширсан, гажуудулсан байдлаар ойлгож хэрэгжүүлсэн хүн. Орчин үеийн сатанистуудын ихэнх нь бүр сатан бодитоор оршдог гэдэг хүртэл итгэдэггүй. Тэдний хувьд сатан бол бодит муу ёрын сүнс биш, харин бэлэгдэл төдий зүйл. Тиймээс Пазузу бол сатанист гэж ямар хүн байдгийг маш муу жишээ байсан гэж хэлж болно. За эцэст нь ингээд энэ байшныг хотын захиргаа ашиглах боломжгүй байгууллага гэж зарлаад 6 сарын дараа буюу 2015 оны 4 сард уг байшинг бүрэн нураасан. За олон жилийн турш хуршүүд тэр байшингаас айж имэж ирсэн. Гэхдээ яг тэр нураах өдөр нь хүмүүс бүр зүлгэн дээрээ сандал ширээгээ гаргаж, зарим нь бол хоол хүнс хүртэл авчирч хотын ажилчид байшин нураахыг харж суусан. Байшинг бүхэлд нь нураахад бол 2 цагч хүрэхгүй хугацааг зарцуулсан. За мэдээж энэ хэргийн хамгийн гол хүмүүс болох хохирогчдыг ярихгүй байхын арга байхгүй. За би та нартай Жошуа болон Томи хоёрын талаар товчхон яриад өгье. За Томи бол ээжтэйгээ Норт Каролина мужийн Клеменс хотод амьдардаг. Харин түүний хүргэн ах Расти ойролцоо амьдардаг байсан. 2009 оны 10 сарын 3-нд Томи гэртээ хөгжмөө засаж исэн. За тэр орой бол ээж хүргэн ах Расти болон түүний гэр бүлтэй хамт пицца идэхээр тохирсон байсан ч гэрээсээ гарсны дараа хийцэж очоогүй. Ар гэрийнхэн нь түүнийг хайхаар очиход түүний саяхан зассан хөгжим нь Майкл Джексоны цомогтойгоо үлдсэн байсан. За Майкл Джексон бол Томигийн хамгийн дуртай уран бүтээлчдийн нэг байсан. 24 цаг өнгөрөхөд Расти ямар нэгэн ноцтой зүйл болсон байж магадгүй гэж сэжиглэж ихсэн. Яагаад тэгэхээр Томи бол хиндэж хэлэлгүйгээр алга болчтой хүн байгаагүй. Маргааш нь гэр бүлийнхэн нь түүнийг алга болсон тухай цагдаад мэдэгдсэн. Дараагийн хэдэн жилийн турш Расти дүүгээ тасралтгүй хааж нэг өдөр гинэт ирээж ирээд болсон бүхнээ тайлбарлан гэж найзсаар байсан. Томи бол Арканзас мужид 2 дүүгийнхаа хамт өссөн, эвдэрсэн зүйлс засахтай маш гаргууд, машин техник оролдох дуртай нэгэн. Расти түүнийг зээ дүүнэрийнхээ хамгийн хайртай үргэлж хамт тоглодог үнэн ч авууг ах нь байсан гэж дурссан. Харамсалтай нь ийм хүн Пазузутай зам мөрөнд огтлцсноор амьдралаа алдсан. Харин Жошуаг хуучин хамтрагч Стейсийн хамгийн сүүлд 2009 оны 7 сард харсан. 6 сарын дараа Стейси түүнийг сургуу болсон тухай цагдаад мэдэгдсэн. Тэд нэг хүүтэй байсан бөгөөд 2004 онд салсан ч гэсэн сайн харилцаатай хിവэр үлдсэн.
баярын үеэр Жошуа заавал өөртөө эсвэл гэр бүлийнхэнтэй холбоо барина гэж Стейси бол итгэж хүлээж өссөн. Гэхдээ тэр нэг ч удаа ямар ч холбоо бариагүй болохоор ямар нэгэн муу зүйл болсныг ойлгосон. Стейси түүнийг инх тайвныг эрхмэлдэг, өгөөмөр, сайхан сэтгэлтэй хиппи маягийн хүн байсан гэж дурсдаг. Жошуа бол морины туйрын арчлах чиглэлээр мэргэшсэн, уламжлалт тах хадах аргыг моринд хитрхи хүнд гэж үздэг байсан болохоор өөр арга барилаар ажилдаг болсон байсан байна. Гэхдээ 2009 оны 9 сард шуудангаар сэтгцэд нөлөөлдөг мөөг захиалсан хэрэгээр хүнд гэмт хэрэг ялгавсан. За энэ ганцхан ял бол түүний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн. Ажил олох бараг боломжгүй болж мэргэжлэрээ ажиллаж чадаагүй. Ингэснээрээ санхүүгийн хүндрэлд ороод улмаар хүүгийнхээ асран хамгаалах эрхийг алдаж зөвхөн хяналтаа уулзах эрхтэй болсон. Надаа энд бас нэг дургүй хөрмөөр зүйл бодогдсон. Юу гэхээр энэ Жошуа гэдэг залууг бол шуудангаар сэтгцэд нөлөөтэй мөөг захиалсныхын төлөө хүнд гэмт хэргийн ял өгсөн байж ич Пазузуг ээжийнхээ хоолойг боож бусад олон хэрэгт холбогдсон байхад удаа дараа тэнсэн харгалзах ял өгөөд өнгөрөөж исэн. За энэ хоёр тохиолдлыг зэрэгцүүлж харахад бол тухайн үеийн эрүүгийн бодлогын талаар олон асуултууд гарч ирдэг. Эцэст нь бол Жошуа мөнгө олохын тулд өв судалдаалах гэж Пазузугийн гэрт очсон байж магадгүй гэж мөрдөн байцаагчид үздэг. За ингээд 2015 оны 5 сард Пазузу Алградыг шүүх хурлаа хүлээж хоригдож байх үед нь 2 дахь удаага тусгай хамгаалтын шийдвэрээр өөр хориг анги руу шилжүүлсэн. За мэдээж ийм шийдвэрийг бол ихэвчлэн сэтгцийн эрүүл мэндийн асуудалтай эсвэл бусад хоригдлоос аюул учирч болзошгүй гэж үзсэн хүмүүс гаргадаг. За удалгүй түүнийг бол Норт Каролина мужийн шорон руу шилжүүлсэн 2015 оны 10 сарын 28-ны үүрээр шүүх хурал болохоос хэдхэн 7 хоногийн өмнө Пазузу өөрийгөө хурц зэртэй зүйлээр гүн зүсэж зүүн гарынхаа гол судсыг тасалсан гэж үздэг. Зарим хүмүүс бол түүнийг нөгөө үзүүлсэн шүдэрээ өөрийгөө хазаж судсаа тасалсан байж магадгүй гэсэн таамаг хүртэл дэвшүүлдэг. Гэхдээ үүнийг батлах нотлохоо бол байдаггүй. Түүнийг өглөөний 3 цагийн орчимд ээлжийн харуулууд ухаангүй их хэмжээний цус алдсан байдалтай олсон. Эмч нар яаралтай сэхэн амьдруулах арга хэмжээ авсан ч гэсэн өглөөний 4 цаг 20 минутанд нас барсан гэж албан ёсоор зарласан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр үхлийн шалтгаан нь бол амиа хорлолтоос үүдэлтэй их хэмжээний цус алдалт гэж дүгнсэн. За хожим цагдаа нар бол богино хэмжээний мэдээлэл хийсэн ч гэсэн түүнийг яагаад тусгай хамгаалтанд шилжүүлсэн, ямар хэрэгсэл ашигласан, эсвэл өмнө нь амиа хорлох эрсдэлтэй гэж үнэлэгдэж байсан эсэх зэрэг олон асуулт хариултгүй үлдсэн. За хожим ил болсон мэдээлэлээр Пазузугийн хорих өрөөнөөс цахилгаан сахлын машин болон дотор нь улаан өнгийн үл мэддэг шингэнтэй нэг савыг олсон. Тэр шингэн бол яг юу байсан нь албан ёсоор тодорхой болоогүй ч гэсэн олон хүн түүнийг Пазузугийн цус байсан байж магадгүй гэж үздэг. За мөн Пазузу өмнө нь өөрийн үзүүлсэн шүдээр бие зориуд гимтээдэг байсан гэх яриа бол олон жил гарч байсан. Гэхдээ албаныхан бол энэ мэдээллийг үгүйсгэсэн. Харин зарим хорих ангийн ажилтан болон хамт хоригдож байсан хүмүүс бол ийм зүйл үнэхээр болдог байсан гэж мэдүүлсэн. Сонирхолтой задлан шинжилгээний тайланд бол түүний шүдийг үзүүртэй гэж биш зүгээр л гимтсэн гэж тэмдэглэсэн. За мөн дээрээс нь олон жилийн турш яригдсан, салаалсан хилтэй байсан гэх мэдээлэгч гэсэн огт дурдаагүй байдаг. Эдгээр зөрүүтэй мэдээллүүдийн улмаас Пазузугийн үхэл бол өнөөдөр хүртэл тодорхойгүй олон асуулт дагуулдаг. Энэ талаар бол өнөөдрийн хүртэл бүрэн тайлбар хийгдэггүй. За мөн зарим их сурвалжид бол Пазузу өөртөө нь огт холбоо тогтоож байгаагүй нэг хүүтэй байсан гэж дурддагдаг. Харин түүний ээж Синтия энэ бүхний дараа олны нүднээс бүр мөсөн алга болсон. Тэр хаашаа явсан дараа нь хэрхэн амьдэрсэн талаар бараг мэдээл байдаггүй. Жошуагийн ээж Марта хүүгийнхаа алуурчны амиа хорлсон талаар ингэж дурсан. Тэр хамгийн хулчгар аргыг сонгосон. Энэ нь зөвхөн нэг л зүйлийг баталж байна. Тэр юу хийснээ бол маш сайн мэдэж байсан. Бас хийсэн үйлдэлийнхээ төлөө хариуцлага хүлээхийг хүсээгүй. Мэдээж энэ үгийг сонсоод бол энэ ээжийн уур хилэн шаналл бол бүрэн ойлгогддог. Яг тэгэхээр Пазузу шүүхийн өмнө очиж бүх үнийг хэлэх боломжтой байсан. Гэхдээ тэр энэ боломжийг сонголгүй өөрийн амьдралыг өөрөө төгсгсөн. Ингэснээр энэ хэрэгтэй холбоотой олон асуулт хариулт авалгүйгээр үлдсэн.
Өнөөдөр минь та нартай бэлдсэн хэрэг бол энд хүрээд өндөрлөж байна. Энэ хэргийг бол би олон жилийн өмнө сонсохдоо бас л яг л олон хүний адил чөтгөр шүдтэйг нэг хүн хоёр хүнийг тахил болгож алсан хэрэг гэж л боддог байсан. Гэхдээ яг энэ хэрийг ингээд гүнзгий судлаад эхлэхэд бол надад огт өөр сэтгэл төрж эхэлсэн. За мэдээж Пазузу бол хийсэн зүйлийнхээ төлөө хамгийн том хариуцлагыг өөрөө хүлээх ёстой. Гэхдээ энэ хэрэг бол зөвхөн нэг сатанаас залуурчны түүх биш. Энэ бол ноцтой сэтгцийн өвчин, хар тамхины хамаарал, гэр бүлийн хайхрамжгүй байдал, за дээрээс нь нэмээд хууль хяналтын байгууллагын удаа дараагийн алдааны тухай түүх юм шиг надад санагдсан. За харамсалтай нь энэ бүхний төлөөсийг ямар ч буруугүй хоёр хүн амь насаараа тулсан. Мэдээж бид нар бол энэ Пазузу яг энэ сатааны үргэл болгож энэ хоёрыг хөнөөснө үү, за эсвэл өөр шалтгаан байсан уу гэдгийг хизээч мэдэж чадахгүй байх. За харин өнөөдрийнхөө дугаарыг эхнээс нь дуустал нь сонсон та нар минь өөрсдийн шүүлтийг хийж дүгнэлтэд хуваалцаарай. За бас миний хувьд энэ хэрэг дээр нэмээд хэлэх нэг юм бол энэ хар тамхи, арх тамхи гэдэг зүйлээс л хол яваарай хүмүүс минь. Амьдралд бас л хэрэггүй зүйлсүүд гэж бодогддог шүү. Ингээд өнөөдрийнхөө дугаарыг эхнээс нь дуустал нь сонсон. Та нартай баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяр таа.